байна. Тэгэхээр өнөөдөр бид Эрдэнэт үйлдвэр болон Монгол Росцветмент компани 49%-ийг Оросын эзэмшилд байсан хувийг Монголын компани худалдаж авсан. За энэ талаар бид бас хэлцүүлэг өрнүүлж байна. Тэгэхээр орхон захирлаас та үндэсний телевизээр тайлбар хийж исэн бид нар бас ихэнд үзлээ. Тэгэхээр Монголын ЗИС компани худалдаж авсан гэдэг Ростекийн хэвлэлийн мэдээ болон ерөнхий сайд маань хэлж байна. Тэгэхээр худалдаа хөгжлийн банк болон TDB Media охин компани яг энэ Монголын ЗИС компанитай ямар холбоотой компаниуд вэ гэдгийг танаас сонирхъя гэж бодлоо. Тэгээ худалдаа хөгжлийн банкны охин компани TDB Media биш TDB Capital одоо яг хөрөнгийн зах зээл дээр зөвлөгөө гэдэг ийм 100% охин компани байгаа. TDB Capital-ийн хувьд бол Монголын ЗИС корпорацид түрүүний мэдрэлд дурддагцснаар одоо санхүүгийн мэрэгжлийн бүрэн зөвлөгөө өгсөн байгаа. За түрүүн хэлсэн би манай TDB Capital-аас гадна бас олон улсын болон дотоодын хуулийн компаниуд бас зөвлөгөө өгсөн. Олон улсын аудит үнэлгээний компаниуд бас зохиосны зөвлөгөөнүүд өгсөн баг. Тэгэхээр бидний хувьд бол мэдээж Монголын үндэсний компани худалдаж авч байгаа учраас энэ дээр бол за тэр хинээс худалдаж авч байгаа вэ гэхээр бас Оросын холбооны улсын төрийн эзэмшлийн 100% бас компани худалдаж авч байгаа учраас бол энэ дээр нухацтай нэлээд ажилласан байгаа. За дээрэс нь хилцэл бол нэг ганц 2 хоногийн дотор ярьж байгаа шийдсэн биш. Энэ бол бүтэн 2 жилийн турш бол явагдсан хилцлээ. Миний одоо хийжсэн хамгийн урт хугацааны юм хүнд яривтай хилцэл болсон. Тэгэхээр энэ дээр санхүүгийн зөвлөгөө өгч одоо энэ хууль эрх зүйн хувь зөв байх. За үнэлгээний хувьд хоёр талдаа бас хайрцан ашигтай байх. За дээрэс нь одоо санхүүжилтийг босгох ажил дээр бид нар зөвлөгөө өгсөн байгаа. За баярлалаа. Тэгэхээр энэ сэдвээр бас бид 7 хоног тодруулах сурвалжлагууд хийсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр Монголын ЗИС гэдэг компани дээр би өөрийн биеэр очиж үзлээ. Албан ёсны хаягн дээр нь. Тэгэхээр яг хаана очисон албан ёсны вебсайтн дээр байгаа хаяг дээр очисон бичлэгээ одоо үзүүлье. Монголын ЗИС компани буюу Mongolian Cooper Corporation нь Эрдэнэт үйлдвэр болон Монгол Росцветментийн Оросын холбооны улсын эзэмшлийн 49%-ийг худалдан авсан юм а. За тус компанийн талаар тодруулахаар цахим орчинд компани нэрээр хайлт хийж үзэхэд MCC Цэгимэн гэсэн хаяг олдсон. За одоо үзэгч таны харж байгаа энэхүү цахим хуудсыг 2016 оны 1-р сард хийсэн бөгөөд Монголын ЗИС компанийн Эрдэнэт үйлдвэр болон Монгол Росцветментийн 49%-ийг худалдан авснаас өөр мэдээлэл цахим хуудасны архивт байхгүй байгаамаа. За энд байгаа хаягийн дагуу бид Blue Sky Tower-ын 401 тоотод очиж үзлээ. За гэвч энэ хаягн дээр огт тийм нэртэй компани байхгүй гэх мэдээллийг энд байгаа ажилчид нь мэдгдсэн юм а. Монголын ЗИС корпорац гэх төрийн өмчт 2 үйлдвэрийг худалдаж авсан компани энд бүртгэлтэй байгаа байхгүй. Маань байх чинь хөлбөмбөг өстэй зөв. Хөлбөмбөг үү? За 401 тоотод яг вебсайтн дээр нь очиход бол Blue Sky Tower-ын 401 тоотод бүртгэлтэй гэсэн явж очиход бол Bloomberg телевизийн ажлагсад яг ийм тим корпорац байхгүй мэдэхгүй гэдэг хариултыг өгч юм л тоо. Тэгэхээр Монголын хамгийн том гэж нэрлэгдэж болох 2 үйлдвэрийг худалдаж авсан компани энэ Монголд хаяггүй мó энэ дээр ямар нэгэн тайлбар та хаана очиж уулзчихсан бэ 2 жил гэр хэлцээр ихтэй. Ер нь бол энэ асуултуудыг бол бас өөрсдөөс нь асуух нь зүйтэй шүү дээ. Би бол одоо худалдаа хөгжлийн банкыг TDB Capital-ыг төлөөлж ирж байна. Бид нар санхүүгийн зөвлөхийн үйлчилгээ үзүүлсэн. Тэгэхээр гэрээ хэлцэлтэй холбоотой энэ санхүүгийн одоо хэлцэл тийм үү? Тэнтэй холбоотой асуултуудаа бол чөлөөтэй хариулж байна. Мэдээж 2 жилийн хугацаанд бол бид нар зөндөө уулзч ирсэн. Банкн дээр ирж уулзсан. Гэрээ хэлцээрүүд явна бид нар зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа юм чинь. Тэгэхээр ер нь бол Монголын ЗИС корпорацийн хувьд бол хэлэхэд энэ бол альва одоо ийм олон улсын гэрээ хэлцээрд хийхэд зориулагдсан тусгай зориултын компани гэж байгуулдаг. Англиар SPV энэ бол өөрөө бас байгуулагдаад удаагүй байгаа тусгай зориултын компани шүү дээ. Гол нь энд бол ямар нэгэн урдны үйл ажиллагаа, үр шир одоо бүхий л талаас нь шалган. За хамгийн гол нь энэ гэрээ хэлцлийг хийхэд санхүүгийн чадвар байна уу? Тэрийг нь л харж байгаа. Тэгэхээр би энэ компаниг хайгаад бол олсонгүй л дээ. Тэгэхээр Оросын тал бол яг энэ компанитай л ажиллана гэдэг одоо чиглэл өгсөн гэдгийг бол одоо сайхан бэлэг сайд мэдгдсэн байгаа. За хэвлэлийн мэдэн дээр бол эдийн засгийн хувьд хамгийн тохиромжтой цаг мөчид гэж дүгнсэн байсан хэвлэлийн мэдэн дээр Монголын талаар Монголын ЗИС компани ишлэл байхгүй. Иймэрхүү нэгдэл дээр 2 компаниг үүсгэх захирлын ишлэл байдаг. Би өөрөө бас олон улсын эдийн засгийн санхүүгийн сэтгүүл зүгээр төгссөн. Тэгэхээр жагаах та энэ компани талаар
өмнө нь сонсч ирсэн энэ компаниг мэдэх үү? Энэ компанид юу ч мэдэхгүй анх удаага сонсож байна. Зүгээр би ямар юм шинээр олж мэдсэн бэ гэвэл түрүү орхон захирал ярьж байна. Олон жил явж байгаа урднаас бэлдсэн арга хэмжээ. Тэгээ яг сонгуулийн урд өмнөх дуусгасан тийм 2 жил явсан хэлцэн юм байна. Энэ Оросын засгийн газрын 6 сарын 2-ны шийдвэр байд юм байна. Медведевийн гар үсгтэй. Тэрэн дээр ямар юм байсан тэр засгийн газрын шийдвэр дээр ийм өгүүлбэр байна. Энэ Ростек компани Эрдэнэтийн 49%-ийг авахыг Монголын засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд энийг одоо дэмжиж гинэ гэсэн тийм засгийн газрын шийдвэр нь байд юм байна. 6 сарын 2-нд. Тэгээд энэ бол юу гэсэн үг гэхээр Оросын тал асуусан уу? Оросын тал бол яг хууль ёсоор яг л Монголын талын засгийн газар зөвшөөрөх юм бол окей гэсэн байна. За тэгээд Монголын талаас яасан гэхээр 6 сарын 13-нд гадаад харилцааны яамнаас нот явуулсан байна. Оросын талд. Бид зөвшөөрч байна гэсэн. Хэний гар үсгтэй? Нотыг бол гадаад харилцааны яам гэж явуулдаг. 6 сарын бүх нот нь тэнд байх ёстой 1%. Ийм нот албан ёсоор явцсан гэдэг нь өөрөө Монгол улсын засгийн газар 49%-ийг өөр засгийн газар өөрөө зөвшөөрч байна гэсэн. Тэгэхээр энэ тэр одоо түрүүний хэлснээр аль хуулиараа юм энэ дээр л асуудал гараад байгаа болохоос биш. Хувийн салбарт тодорхой энэ том бизнес очсон байна гэдэг бол агуулга нь зөв л дээ. Тэгэхээр орхон захирлаа эргээд уучлаарай. Та 2 жил гэрээ хилцээрд орсон болохоор бас санхүүгийн олон том хуулийн фермүүд зөвлөж ажилласан гэдгийг хэвлэлийн мэдээнээс уншсан. Тэгэхээр та яг ямар Монгол хүнтэй уулзаж энэ гэрээ хилцлүүд дээр зөвлөгөө үзүүлж ирсэн бэ? Монгол улсын иргэн Монголын зэс компаниас. За ер нь бол яг асуугаад байгаа учраас хариулъя. Бид энд одоо телевизийг бол зөвхөн одоо яг энэ асуудалтай холбоотойгоос манай банкны олон харилцагч үзэж байгаа. Тэгэхээр би ямар ч хэлсэн харилцагчдийнхаа мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр ингээд цацаад байдгүй. Зүгээр Монголын зэс корпорацийн одоо эзэмшигч нь түрүүн одоо Эрдэнэ мэлэг худалдаа хөгжлийн банкны гэж ярьлаа л да. Биш ээ. Бүрв төвшин гэж одоо нэг иргэн байгаа. Монгол улсын иргэн 100% эзэмшиж байгаа юм компани байгаа. За мэдээж би түрүүн хэлсэн олон талын зөвлөхүүд авсан. Тэгэхээр зэргийн зөвлөхүүдийн баг. За мэдээж компани төлөөлөл туузын гишүүд энэ улсуудтай холбоотой ажилласан. За баярлалаа. Тэгэхээр энэ хоёр гишүүнээс засгийн газар бол сая манайх зөвшөөрсөн гэдэг нот бичиг явуулсан гэдгийг сэтгүүлч Жаргалсаа хаах хэллээ. Тэгэхээр энэ асуудал дээр Монгол Ардын нам бол хамгийн шүүмжлэлтэй хандаж байсан. За сонгуулийн дүн гарснаас хойш бол харамсалтай нь бол сошиал орчинд болон намын зүгээс ямар нэгэн мэдээлэл хийсэнгүй. Тэгэхээр та бол яг энэ процессыг яаж харж байна хувь гишүүний хувьд? За юуны өмнө нь хоёр улсын засгийн газрын хоорондын гэрээ хэлцээрээр зохицуулж исэн эрх зүйн акт. Энэ маань түрүүн сайхан бэлгээлдэг олон улсын гэрээ хэлцээр. Энэ улсын хурлаар батлагддаг. Аюулгүй гадаад булган байнгаараар ордог, тэргээр жившөөрлөө авдаг. Ингээд хууль их хурлаар эцсийн виза авдаг учиртай. Нэгэнт олон улсын гэрээ хэлцээр, хоёр улсын засгийн газрын хоорондын хэлцээр шүү дээ. Саяд энэ үйл явц хийгдээгүй. Өнөөдрийн хөл төр хийгдээгүй. Засгийн газар энэ гэрээ хэлцээр явуулж байгаа тухай улсын хуралд мэдэгдэх үүрэгтэй. Түрүүн Алтан гэрлийн хэлдэг энэ үүрэг нь засгийн газрыг үүргээ биелүүлсэн. Тэн дээр Монгол улсын их хурал хариу өгөх ёстой. Тэгжээ засгийн газар цааш нь саяны дурдсан тэр нот бичиг баримтлуугаа ордог. Тэгэхээр энэ л асуудлын түлхүүр зангилааны энд яваад байгаа юм л да. Тэгэхээр яг тухайн явсан нот бичгүүдийг бас гаргаж өгөхийг хүссэн албан бичиг явуулсан байгаа. Бас манад хариу өгнөх гэж найдаж байна. Тэгэхээр Алтан гэрэл хуульчаас эргээд энэ зөвхөн бизнесийн харилцаа мөн үү? За яг энэ сэдвийг ингээд сонирхоод тодруулаад явхаар худалдаа хөгжлийн банкны за нэрээ нууцлахыг хүссэн их сурвалж бол энэ бол цэвэр бизнесийн харилцаа. Энийг бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих нь бити улс төржүүлээч гэдэг
саналыг манай телевизэд тавьж ирсэн. За харамсалтай нь сонгуулийн сурталчилгаа дууссаны дараа нэг намын одоо төлөөлөл буюу ерөнхий сайд өөрөө гарч ирээд мэдээлэл хийсэн болохоор энэ бол улс төрөөс холбогдохгүй. За ерөнхийлөгч Ташкент явсан уулзалтан дээр явсан их сурвалжийн хэлж байгаагаар бол ерөнхийлөгч Путинтэй Монгол улсын ерөнхийлөгч за албан бусаар бол нэг 30-аас 40 минут уулзсан гэдгээ өөрөө хэлсэн гэж. Тэгэхээр хамгийн дээд түвшиндээ зөвшөөрсөн гэдэг бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч бол зөвшөөрсөн юм байна. Монголын хууль дүрмийг бол дагаагүй гэдгийг та түрүүн хэллээ, энэхүү хэрэг шүнж гэсэн хэлж байна. Ийм нөхцөл байдалд одоо яах ёстой байд юм бэ? Энэ төрийн өмч гэхээр ард түмний өмч мөн үү? Энэ үйлдвэрийн 49%. Энэ харилцаанд оролцож байгаа бизнесийн байгууллагууд бол бизнесийн харилцаа мөнөөс мөн. Харин жирийн эрг алтан гэрлийн хувьд бол энэ ирээдүйн хойчийн маань асуудал мөн. Бид ямар орчинд байх юм? Дандаа мөнгөний ачаалтаагаас болоод эрх зүйн доголдолтой шудраг ус шүүхт энэ системд ус байх уу гэдэг үр хөвгт маань эн чинь өсөх үү? Нөгөө ялгууртай нөхцөлд тэр цаана одоо хууль үйлчлэлтгүүний хэсэг бүлэг үүсэх үү? Над бол энэ утгаараа сонирн баг. Монгол Улсын үндэс хууль зааснаар газар, түүний хэвлэлийн баялаг, ард түмний өмч, ард түмний мэдлэлт байна гэж заасан. Олон улсын гэрээ чухал ач холбогдолтой нүнэ бэнхвэр гишүүнээсээ дэмжиж. Гэхдээ бид чи өөрийн гэсэн хуультай болсон. Магадгүй олон улсын санхүүгийн зах зээл дээр гадны хуулийн фирмүүдийн зөвлөгөө тусламж маш хэрэгтэй гэдэг. Би өөрөө хуульч хүнийг маш сайн мэднэ. Бид бол тэднээс хол яваа. Гэхдээ бид Монгол хүнийхээ хувьд өнөөдөр жишээлбэл компани тухай хуулийн 5 дахь зүйлийн 1 дээр байж байгаа. Өөрийнхөө хувьцаа 3 төчлөгээ зарчих бол тэр үнээрээ санал болгох болгоно. Тийм нөгөө хувьцаа эзэмшигчтэй. Тэгэхээр энэ бол ганцхан манай Монгол байдаггүй дэлхийд дээр байдаг жишээ байхгүй. Би олон улсын санхүүгийн зах зээл дээр явж байгаа нэн ялангуяа худалдаа хөгжлийн банк шиг юм туршлагатай газар энэ процессыг алгасаад хийцэн гэж бодохгүй. Энийг алгасаад 2 жил үргэлжилсэн орхон захирлын хилцэл энийг алгасаад хийцэн гэж би ерөөсө төсөөлөхгүй. Тийм болохоор энэ процессын дагуу шийдвэр гарч нууцын зэрэглэл гэсэн юм ярьлаа. Төрийн нууцын тухай хууль зааснаар нууцын зэрэглэлийн төвшин үндэсний аюул байдлын зөвлөлөөр тогтоодог. Тэгвэл үндэсний аюул байдлын зөвлөлөөр орсон юм уу? Бид яагаад мэдэхгүй. Засгийн газрын тухай хуулиар засгийн газраас гарч байгаа аливаа шийдвэр танхимын зарчмаар гарах ёстой. Тэгвэл яагаад тэр сайд нь мэдэхгүй барилгын сайд хамаагүй гэж сууж байгаа. Ингээ бодохоор энэ хуульд нийцэжтэй гэдэг юм ховорхон харагдаад байгаа учраас би нэгдүгээр иргэн хүнийхээ хувьд, хоёрдугаар хуульч хүнийхээ хувьд энэ дэндүү нээлттэй бус, ил тод бус хууль зөрчсөн шийдвэр гарч ил гэсэн юм байр суурьтай. Тэгэхээр сая Жаргал сайхан сэтгүүлчийн яг олж мэдсэн мэдээлэл дээр засгийн газраас бол аль биесны хариугаа бол явуулсан юм байна. Тэгэхээр танаа намаас засгийн газарт 3 сая сууж байсан. Тэгэхээр танхимын зарчмаар шийдвэр гараагүй буюу энэ одоо гараагүй гэдэг мэдээллийг танд өгч танаа намын шүү. Энэ асуудлын гол нь тэнд л байгаа. Бид нэр энэ асуудлыг олон нийтийн анхаарал хандуулсан бол маань биш л те Монгол ард явсгалт нам эхэлж анхаарал өртүүлсэн гэдэг бас дахин хэлмээр байгаа. Яагаад ингэсэн бэ гэхээр одоо ахаад хэлэхэд миний одоо авсан мэдээлэлээр бол эн чинь болж байгаа мó болохгүй шүү дээ. Энийгээ зогсоогооч их хурлаараа хилцүүлээч те илүү тодорхой болгооч. Засгийн газар яагаад өөрөө авч болохгүй байгаа юм бэ гэдэг шаардлага тавихаар за одоо ер нь ингээд шийдвэр одоо гарахаа өнгөрч байгаа юм байна да болцсон юм байна л да. Одоо тэгвэл зогсохоостой гэсэн маягийн мэдээллийг өгөөд боловчлаа гэж мэдээлэл өгсөн мөртлөө засгийн газрын гишүүдэд. Тэгээд явж байгаа цааталтаа болохоор ингээд шийдвэр гаргацсан байна. Тэгээд авч байгаа субъект нь сонин одоо чинь тэр өдөр нь чинь бид нар бол ингээд судалгаа хийгээд үзсэн л да одоо Монголын Зис гэдэг компани хаана байдгийг юу хийдэг. Сүүлийн 2 жил одоо X таленттай компани байгаа шүү дээ. Тэгээд тэр компани одоо чинь өөрийн хөрөнгө байхгүй мөнгө байх уу тусгай зориултын компани гэж байна. Тусгай зориултын компани гэж байгаа бол үүсгэн байгуулагч нь чухал байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл үнэхээр том компани өөрөө тэ эсвэл одоо хувь нийлүүлээд дундаа байгуулж байгаа ч юм уу хөрөнгө оруулж байгаа хүмүүс нь сонирн байхгүй. Тэгэхээр худалдаа хөгжлийн банк бол энэ дээр хин гэж хүн хөрөнгө оруулж байгаа. Худалдаа хөгжлийн банк яагаад 27-тоо залуугийн байгуулсан тусгай зориултын компани 400 сая доллар босгож өгч чадчихаг юм. Тэ? Энийгээ бол одоо энэ банкныхаа харилцагч нарыг бодож харин тайлбарлах хэрэгтэй. Яагаад гэвэл энд хадгаламж байгаа өөр юм байж байгаа. Банкны хөрөнгийг хууль бусаар тэ ийм одоо санхүүгийн луур бутлаанд тутгаагүй гэдгийг нотлох хэрэгтэй байхгүй. Ядаад хэдэн хувийг нь тэр хүн өөрөө гаргаж байгаа. Тэр 27-оос настай залуу. Хаанаас хөрөнгөлөөсөн хөрөнгө хинээс авч байгаа. Монголын стратегийн орд гэж яагаад томилсон гэхээр энэ ч Эрдэнэт хотын хүмүүс амьдарч байгаа байхгүй. Бүх соёлын байгууллага, бүх спортын байгууллага, бүх сургууль цэцэрлэг нь тэнд хотод амьдарч байгаа 100 гаруй монгол хүн бүгдээр ганцхан Эрдэнэтээс хамаарч. Ганцхан татварын асуудал биш байхгүй.
Тийм учраас стратеги орд байд юм а. Энэ бол зүгээр ингэж байж байгаа бизнесийн асуудал чи зарч чи би авчи гэдэг асуудал биш. Тэгэхээр саяны Эрдэнэчамын даргын асуултуудад орхон захирал хариулах боломжтой санхүүжилт нь хаанаас гарч байгаа юм бэ? 500 сая доллар хэдэн жилийн ямар санхүүжилт орж ирэх юм бэ гэдэг асуулт байна. Зүг зүг. За тэгэхээр уул нь бол процедур бол их амархан хэлбархан байгаа бидний ярьжсанаас. Яагаад тэгэхээр зэрэг хоёр улсын засгийн газар хоорондын гэрээгээр энэ хоёр компани үйл ажиллагаа зохицуулагдчихсан. Тэр гэрээнд бол маш тодорхой заасан байна. Аль нэг одоо тал нь 3 дахь шийтгээдэд худалдах юм уу? Эсвэл одоо хувьчлах хэсэгчлэн буюу бүхлээр нь худалдах юм уу? Хувьчлах тохиолдол гарах юм бол нөгөө талдаа санал болгоно. Хэрвээ нөгөө тал нь одоо тэр саналыг эс зөвшөөрөх юм бол энэ өөрийн эзэмшлийн хувьцаагаа худалдсанаар энэ гэрээ нь өөрөө автоматар хүчингү болно гэж. Тэгэхээр бол гол одоо үндэслэж энэ гэрээ хилцээр Оросын талаас явагдсан заалт бол энэ. Тэгэхээр Оросын тал бол мэдээж хэрэг өөрөө худалдан хинт худалдах уу тэрийг бол судалж үзэн өөрсдөө сонгох юм бүрэн эрхтэй яагаад гэвэл өөрийн хувьцаагаа худалдаж байгаа учраас. Гэхдээ энэ одоо хоёр улсын хооронд хийсэн гэрээнийхээ дагуу бол Монголын засгийн газарт санал болгоод зөвшөөрөл хүсэж явуулсан. За энэ асуудлыг бол засгийн газрын хурал дээр хилцсэн, шийдвэрээ гаргасан. За бид нар өнөөгийн Монгол улсын төсөв санхүүгийн нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдлын зүйлүүдийг харгалзаж үзээд худалдаж авах боломжгүй байна. За энэ Оросын талын одоо энэ худалдахаар гэрээ хилцээр хийсэн бүх нөхцөл гэрээ хилцээр ярьж тохирсон зүйлүүд бол Монгол улсын засгийн газарт хүрэгдсэн байна. За энэ асуудал бол Монголын талаас ч тэр Оросын холбооны талаас ч тэр за яг хилцэлд орсон хоёр Ростех төрийн компани болон Монголын компани талаас ч тэр бол чанд нууцлалын гэрээнд ор явсан. Яагаад тэгэхээр ийм олон улсын хэмжээний том гэрээ хилцээр хийгдэхэд энд бол саад учруулах гадна дотны олон хүчин зүйлүүд байдаг. Зөвхөн зах зээлийн биш. Энэ дээр бол бас